Интри бол хоёр янз л байдаг. Хотгор дүрсийн ёроолд нь эсрэг харсан дүрс үүсгэж байгаа тохиолдолд энийг бол риски интри гэж нэрлэдэг. Риски интри. За нормал интри гэдэг нь дүрсийн ёроолд нь өөртөө нь адилхан дүрс үүсэж байгаа тохиолдолд энийг нормал интри гэж нэрлэдэг. Нормал интри. За ийм л хоёр янзын интри байгаа. За тэгэхээр ганцхан ийм хотгор дүрсэн дээр ярьж болохгүй. Гүдгэр дүрс ч гэсэн яг адилхан эсрэгээрээ явна. Орой дээрээ эсрэг харсан дүрстэй нэг бол орой дээрээ адилхан дүрстэй өөртөө ийм. За ийм л хоёр интри байдаг. За тэгэхээр энийг одоо яг юу гэж ойлгох юм бэ гэхээр эндээс явж байгаа ханш өсөлт үзүүлээд явлаа. Энд ирлээ. Тренд лайн сэтэрлээ. Энэ бол ерөөсө том жижиг цаг хамаагүй бүгд адилхан. Жижиг цагийн дүрс, том цагийн дүрс бүгд адилхан гэсэн үг тийм ээ. За энэ хамгийн сүүлийн pullback-аар хязгаартай хотгор дүрсхийн. За энэ бол C зоноор байх уу? Пизээгэр байх уу? Эсвэл энэ төгсгөлийн pullback-аар дүрсэргэл дээр байх уу гэдэг ийм гурван сонголт байгаа. За тэгэхээр энэ тренд лайнаас сэтэрлээ, буцаад шалгалаа, энд ирээд энэ төгсгөлийн pullback-аас доош явдаггүй. Энэ хүмүүс тренд лайн сэтэрэхэд шууд доош сэлдэх гэдэг үгүй. Энд ирээд энэ тренд лайныхаа энэ төгсгөлийн pullback дээр ирээд энэ хотгор дүрсийг заавал хийжээж уналт орж ирнэ. Тэгэхээр сэл арилжаанд орохдоо энэ дээрээс биш энэ дээрээс хүлээж ээж ордог байх нэ. Эндээс. За хэрвээ эндээс уналтыг авах гэж байгаа бол маш богинохон энэ хүртэл аваад гарна. Тэгээд буцаад байдмаар бол ишигээ байдаад эндээс байдаад эндээс байдаад энэ хүртэл явуулаад лаа ажиглана. Энд хаах уугүй юу гэдгийг ажиглана. Тэгжээж хаах уугүйгээ шийдээд хэрвээ хаахаар байх юм бол хаачгаад эндээс эргээд сэлдэнэ. Эндээс эргээ сэлдэхдээ хаашаа сэлдэх юм гэхээр энэ хүртэл сэлдэнэ. Энэ гүдгүр дүрсийг заавал хийх ёстой учраас тийм ээ. Энэ хүртэл сэлдэнэ. За ямар энд яагаад хаах уугүй юу гэдгийг шийднэ гэж яриад байгаа юм бэ гэхлээр хэрвээ энэ дээр лаа энэ хотгор дүрсийг гүйцээчгээд ингээд биеэр даваад хаагдах юм бол энд хаахгүй. Дээшээ барина. Дээшээ бариад хаак хүртэл явах юм бэ гэхээр дараагийн pullback хүртэл энийгээ явуулаад ингээд тийм ээ. За дараагийн pullback гэдэг нь юу хэлж байгаа юм гэхээр эндээс орж ирж байгаа импульсийн эхний pullback-аар хязгаартай уналтын импульсийн эхний pullback-аар хязгаартай гүдгэр явах байтал энэ лаагаар давж гарч ирээд дээшээ өсөлт үзүүлэх юм бол энэ хоёр дахь pullback-аар явцдаг. Тийм учраас ингэж дээшээгээ аваад энийг энэ дээр хаана гэсэн үг. Энэ дээр хаана гэсэн үг. За эндээс буцаад сэл арилжаанд орно.
эндээс сэл арилжаанд орно. Ишиг аавна. За тэгэхээр энд юу үүсэж ийн вэ гэхээр энэ хотхор дүрсийн одоо энийг улаан болгочихъя. Энэ хотхор дүрсийг дээр дээшээгээ ингээд даваад хэмжээгээ даваа явцсан байгаа учраас бид нар энэ дээр Фибоначчи татна. Лааны бие дээр тавилаа. Хоёрын төвшинг дүрсийн эхлэл төгсгөл дээр тавилаа. Энэ Фибо даваа явцсан учраас гүдгэр болж орж ирнэ. Энд ийм гүдгэр дүрс болж хувирж орж ирнэ гэж байгаа. Дүрс хувьсж байгаа зү энд Фибо дээр дүрс хувьсж чинь. За ингээд доошоо энэ гүдгэр дүрсийг заавал хийх ёстой учраас ингээд иш орж ирнэ. Тэгвэл энэ гүдгэрийн маань оройн ерөөсөө энд биш энд болж таарлаа тийм үү? Энд болж таарлаа. За тэгвэл нөгөө орой дээрээ эсрэг харсан дүрстэй эндээс доошоо явсан бол риски энтри эсрэг харсан дүрстэй тийм ээ? Ийм байх та бид нар эндээс лад давж чадахгүй эндээс эргэсэн бол бид нар ингээд риски энтри явчихж байгаа гэсэн үг. Энэ лад даваад дараагийнх нь даваад 3 Фибо даваад явчихж байгаа учраас дүрс хувьсаж орж ирэхээрээ энэ орой дээрээ өөртөө адилхан дүрс үүсгээд ороод ирлээ. Тэгвэл энийг бид нар нормал энтри гэж нэрлэдэг. Ерөөсөө ийм л хоёр энтри байна. Өөр юм алга энд. Өөр юм явдаг. Эндээс нэг бол эндээс ийм л хоёр энтри. Бүх чартан дээр тийм байгаа. За тэгэхээр энтри бол ерөөсөө хоёр янз байдаг юм байна гэж ойлгож болно. За хэдүүлээ энийг эсрэг ингээд хотхор дээр ч гэсэн яг адилхан ийм концепцэл юм. Адилхан гэсэн үг тийм ээ. Зөв тогтол нь бол яг адилхан. За хэдүүлээ одоо чартан дээр харъя. За чартан дээр үзүүлэх жишээ юу байна хараадах. За энэ 15 минут яваад байна. За 15 дээр нь зорчих. За жишээлбэл одоо энд бид нар эндээс тренд лайнаа татлаа. За бид нар энийг лайн чартан дээр шилжүүлж хагаад зорчвол илүү амар байдаг. Яаж татагдаж болж जैन тий? Эвтийнхэн татагдаж जैन. Тэрнгээр нь л татчих. Ингэж болж जैन тийм ээ. Ингэж. За лайн дээр тавья. За бид нар энэ дүрсийг ярих гэж байна одоо тийм ээ. Энийг ярих гэж байгаа. Энэ. За энэ бол риски энтри. Тренд лайныг лаа сэтэллээ. Биер даваа сэтэллээ. За эндээс явж байгаа уналтын трендийн хамгийн сүүлд гаргаж байгаа pullback нь энэ учраас энэ лайн сэтэлээд хамгийн сүүлийн энэ pullback-аар хязгаартай ийм гүдгэр дүрсийг үүсгээд тэгээ өгсдөг тийм ээ. За тэгэхээр энэ ёроолдоо эсрэг харсан дүрс үүсгэж байна уу тий? Үүсгэж штэ. За тэгэхээр энэ бол эндээс аваад энэ хүртэл явуулж байгаа нь өөрөө риски энтри байх нь риски энтри. За нормал энтригийн жишээ хэдүүлээ олъё. Нормал энтри. За нормал энтри тэгвэл яах юм бэ гэхээр хэдүүлээ энд нэг ийм жишээ харагдаж байна л да. За эндээс тренд лайн сэтэлчихлээ. Тийм ээ. Ингээд сэтэлчлээ. Ороод ирлээ. За тэгэнгүүт бид нар за энэ риски энтри явах гэж байна гэж үзээд энэ дээрээс сэл хүлээгээд сууж итал ийшээ сэл хүлээгээд одоо ийм дүрс үүсгэх гэж штэ бид нар. Ийм одоо энэ риски явна гэж үзээд те ийм дүрс хүлээгээд эндээс орохгүй сууж исэн чинь лаа ингээд биер даваад хаагдчихлаа. Яг энэ дээр 100% байгаа тийм ээ. Ингээд биер даваад хаагдчихлаа. За энэ өгсгөн өгслөө энэ дээр бид нар Фибоначчига татаад үзлээ. Лаа 3 төвшин даваа явсан. Даваад явчихсан. За тэгэхээр дүрс эргээд энд орж ирэх нь дамжиггүй боллоо. Тийм ээ. За тэгвэл
ийм дээрээ одоо энд хийсэн биз дээ. Ийм дээрээ өөртөөгөө адилхан ийм дүрс үүсгээд орж ирж байгаа. Эндээс бид нар орох юм бол нормал энтригээс орчиж байгаа гэсэн үг байхгүй юу? Энэ. Тэгэхээр заавал одоо яг ингээд оройд ирнэ. Ингээд голд нь байрлаад ингээ байж ин гэж байхгүй. Эн чинь чарт юм чинь ийшээгээ удаан өсөлт хийж байгаа бол далигаал хажуу тийшээ ингээ цаг хугацааны хувьд энэ цаг хугацаа тийм ээ хэвтэ тэнхлэгт байгаа энийг дагаад ингээ яваад буцаад унахдаа огцон унаад ороод ирж байгаа болохоор энэ дүрсүүд чинь ингээ хажуу дээр нь гарцсан байж болно хамаагүй. Одоо заавал яг ингээ оройд дээр нь байлгах гэдэг хэрэггүй энэ. Хэрвээ энэ огцон мунж орж ирээгүй ингэж яваад маш их ирэнжтэйгээр явж орж ирсэн бол хамаа алга энэ орой дээр гарчихна гэсэн тийм үү. Гэтэл энэний бол тэр хажуу дээр байна уу, юун дээр байна уу энэ ерөөс ямар ч байдлаагүй. За тэгэхээр нормал энтри, риски энтри хоёрыг ингэж ялгадаг бахны. За өөр жишээ харъя хэдүүлээ. За том жижиг байх нь хамаагүй. Одоо жишээлбэл энэ яагаад ийм том байгаа гэж бодчихж магадгүй тий. Энэ жишээлбэл яагаад бүр энэ дээр байгаа. Арай жоохон намхан ийм байж болоог юм уу тий. Ингээ явчих болоог юм уу. Ингээд энэ байхгүйгээр. Тэгэхээр яагаад ийм байх юм уу? Эсвэл намхан байх юм уу гэдг нь өөр юунаас шалтгаалдаг гэхээр бүр ингээд том цагаа зурхлаар энэ дээр хийж байгаа энд байгаа принтер зон абсолют зонч гэдэг юм тий энэ хэмжээнээс шалтгаалаад энэ дэшээ ингэж яваад байдаг. Ийм том жижиг байх нь өмнөх хэмжээтэй уялддаг гэсэн. За тэгэхээр өөр одоо нормал энтриний юу байна уу? Жишээ байна уу? Төлөө үзье. Даваал явсан л бол нормал энтри л ахгүй да тий. 3 фебруари даваа явцсан бол тэгэл нормал энтри болчихж байгаа гэсэн үг байхгүй. Энэ ингээд ийм хажуу дээрээ байж болно шүү дээ мнаха. Одоо энэ ингэж орж ирчээд гүдгэр дүрсээ хийлээ. Тэгэд буцаад хотгороо хийхдээ эн чинь бүр энд ирж хийж байгаа үстэй тий. Тэгэхээр эн чинь рискийн чинь юу хажуу дээр гарчиж байгаа шүү дээ. Энэ ерөөсөө ямар ч хамаагүй байхгүй юу. Заавал тэр шугам зураг шиг тэгшхэмтэй байх гээд ерөөсөө хэрэггүй. За тэгэхээр энтри хийх гэдэг нь өөрөө ийм хоёр янз байдаг бахан. Тэгээ энийг чартан дээрээ зурж агаад бариад авдаг бахан тийм ээ. Тэгэж одоо энтри типигээ хийж орохгүй бол өөр одоо арга байхгүй шүү дээ. Дундаас нь явж байгаа дээр орохдоо ч гэсэн ялгаа байхгүй юу. Одоо жишээлбэл энэний дундаас явж байхдаа орё гэвэл жишээлбэл энэ ханш одоо ингэж яваад энд ирээд ингээ өгссөн биз дээ. Тэгэхээр заавал энэ дээр юм уу, энэ дээр ч юм уу, энэ дээр харж ах боломжгүй байгаа тохиолдолд өмнөх хичээл дээр үтсэн шүү дээ. Тэгж байгаа тохиолдолд за энэ дунд явж байхад яах юм бэ гэдэг асуулт чинь гарч ирнэ. Тэгвэл энэ дээр явж байгаа хөдөлгөөний нөгөө абсолют зоонуудыг үлдээж байгаа шүү дээ энд. Ингээд тийм ээ. Энэ гүдгэр явлаа. Энд фебо итэрсэн, энд ирвэл энэ абсолют зон юм а гэх тийм. Абсолют зон дээр ойлтой хийхээр нь орноо гэд энд харж байгаа юм бол энд хүлээж байгаа юм бол энд чинь хотгор дүрс явж байгаа шүү дээ. Энд фебо итэрсэн буцаад очихдоо энд нэг дүрсэн доторх юм дүрс үүсгэж байгаа. Энэ. Тэгээ энэ дээшээгээ лаб ер давж гарч ирээгүй буцаад унсан тохиолдолд энэ гүдгэрийг хийгээ явнаа. Энэ гүдгэр чинь өөрөө ямар хэмжээтэй байх юм гэхээр эндээс явж байгаа тренд лайн татаал төгсгөлийн pullback штэ тийм үү? Энэгээр хэмжээтэй явж байгаа штэ. За тэгвэл энэний ёроолоос барьж авахтаа энэний ёроол дээрээс ийшээ баядаж барьж авахтаа яаж орох юм бэ гэхээр энийг хэдүүлээ томруулчих. Энийг хэдүүлээ томруулаад зорчих. Ингээд зүүмдчих. Энийг энэ тэр жижигхэн хөдөлгөөнөө зүүмдэнгууд энийхээ
Ёроол дээр энийг үүсгэх гэж гин үү? Ингээд явах гэж гин үү? Ингээ явах гэж гин үү? Би энэ чинээс орох гэж гин үү? Энэ талаа биеэр давж гин үгүй юу? Риски байна уу вэ? Эсвэл энэ талаа биеэр доошоо давчих юм бол за тэгвэл доотлын 2 дахь pullback руу явж байгаа юм байна гэж үзээд энэ доошоо хараад энэ дээрээ Фибого татаад Фибоначчигийн 3-ын төвшин сэтэлсэн бол буцаад ийм дүр совьсох учраас энэний ёроол дээрээс авна гэвэл чиний тэрх том хөдөлгөөний дунд орох гэж байгаа хөдөлгөөн чинь бас өөрөө дотроо задлаад харахаар ийм бидэг байхгүй юу. Тэгэхээр дүр сулганы ёроолд риски юм уу нормал явна. Дүр сулганы ёроолд явна. Эсвэл рискигээр явна, эсвэл нормалаар явна. Ингээд ойлгочих. За тэгэхээр энтригийн хичээл юм байна. Нормал буюу риски энтри. За энэ хөдөлгөөнд дунд явж байгаа энэ жижигхэн гүдгэр хотхор болгоны энэ жижигхэн ч байна уу, том ч байна уу, гүдгэр хотхор болгоны ёроол орой дээр нормал буюу риски байж идэг бахны.